Сайн мэцэн тапгийн өнөөдөр мэдээ хүргэе. За Cryptoverse-ийн ээлжний дугаар эхлээд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаараар өнгөрсөн 7 удаагийн дугаараар өгвөл манай Siki бас байгаагүй. Тийм учраас дугаар хийж чадаагүй. Манай хүн бол Binance-тэй очиж татан танилцсан байгаа тийм. Тэгсэн хайгуу татан танилцсан. За тийчээс ямар шинэ мэдээ авчирв. Очоод нэг залууг мөрсөн чинь гой зөрмөг залуу орхон баяр гэж хөдөлгөөн. Тэндээ нэлцэл явууллаа. Өө энэ Монголын орхон баяр явж штэ гэж намайг ширсэн. Crypto ирээгүй тийм тийм. Юус орхон баяр гэж ярьсаар байгаа л юус орхон баярынхаа нэрийг урдаа ярьсаар байгаа л ирлээ ерөөсөө. За амтаж Binance campus-оор очоод тэгээд нөгөө нэг Australian-д байгаа хэдэн төслүүдийн CEO-тай Australian хүмүүстэй нуулцсан баг шүү дээ. Master гэж төслүүдийн тэнд ивент хийж байгаа төслүүдийн танилцуулгыг харлаа үзлээ тэгээд тиймэрхүү л бодлоо. Хамгийн сонирхолтой төсөл нь тэр нөгөө нэг хэрэггүй юмд бүгднийг яваа шатаалгаад reward аваарай гэдэг төсөл шүү. Junk fun лөө. Тэр нөгөө одоо бидэрт хэрэггүй болсон байгаа NFT одоо эндээс орж ирсэн нэг airdrop-оор орсон coin-ууд гэдэг чинь тэднийг шатаах зарчмаар яваад тэрнийхээ нэг дундах финес нөөсдөө орлого олно. Тэрнийхээ зөрүүд явах тодорхой хэмжээнд манай юу ашигласанд баярлалаа гэж солоно өгд юм лээ. За эсвэл бас нэг бүр хог болсон NFT-г нь бас арай гайгүй NFT-ийнхэн юм лотерей маягтай мөр товор болсон. Тэгэхээр орох юм бол тэнд дундаасаа шалгаруулаад бас хөрхөрийн reward-уудыг бас өгөх боломжтой юм бэл. За сонирхолтой төслөө тий. Угсаал хэд бахан хэрэгтэй хэрэггүй баг хэрэгсүүд талцсан баг ш. Тэр нь удаан байсан хүмүүс бол тий. Зарим давхраад болсон төслөж байгаа. За тэгээд энэ 10 сар бол бас яг төлөөлөө October гэж ярьдаг шиг өмнөс эхлээд тавтаагүй. За энэ тухай бас crypto-ийн хүмүүс бас хэлцүүлэг хийсэн байна. За Bitwise-ийн хөрөнгө оруулалтын хариуцсан одоо хөрөнгө оруулалтын хилцээний дарга гэх юм уу та. Газрын дарга гэж ярих юм уу. Газрын дарга нь газрын адам мэдвэх тий. Matt Hogan гэдэг хүн бол бас ярилцлага өгсөн байлээ. За энэ ч юу гэж хэлсэн бэ гэхээр за хэрвээ өмнөх 4 жилийн цикл гэдэг юм хүчинтэй гэж үзэх юм бол за 25 оны сүүл өсөөд 26 онд одоо ингээд bear market буюу тэр баага засалч ирээд бүх юм уналтай байх хэвээр яг 18 22 онтой адилхан гэдэг ч аахгүй. Гэтэ нөхөр бол би бол гэхдээ энэ 4 жилийн одоо цикл гэж ярьдаг юм бол одоо эвдэгдсэн гэж бодож байна. Bitcoin, stable coin, tokenization гэдэг одоо энэ категорид сонирхож байгаа хүмүүсийн тэр сонирхолтой ингээд буурахгүй хэвээр байгаа. Тэгээд энэ нь дараа ондоо ч гэсэн хатгалаад явна. Энэ өөрөөр юу гэж хэлэх гээд байна гэдэг бол энэ циклийг одоо ингэж хүчтэй баха, өмнөх шиг тэгж хүчтэй баха болсон гэдэг хүлэн зөвшөөрөөд дараа онд харин эсрэгээрээ биткойны үн маань ингээд илүү дээш явна гэдэг хүлээлттэй байх нь зөв болов уу гэдэг зүйлийг ярьж өгч байгаа. За яг нэг сая сарын юун дээр ярьсад одоо яг энэ дэлгэсэн дээр харуулж байгаа зүйл байх юм бол ер нь урдны түүгүүд 11 сарын уналттай байх юм бол 12 сарын муу адил уналттай байдаг гэдгийн датаас харагдлаа л да. 11 сарын өсөлттэй байх юм бол 12 сарын уналттай байх үед байдаг ч гэсэн яг 11 сар өөр уналттай байх үед 12 сар л дандаа уналттай байдаг гэсэн юм. Бас дата байна. Уул нь 11 сар чинь биткойн хамгийн буулгаж сар байдаг. Хамгийн өндөр өсөлттэй байдаг сард нэг баг. Нэг ч гэж тийм баг хамгийн өндөр өсөлттэй сар 11 сар. Одоогийн байдлаар бол 5% уналттай зааж тэгэхээр энэ сар дуусах болоогүй гэхдээ яг харж л байд те. Тэгэд нөхөр бас нэмж хэлэхэд одоо ингээд 20 оноос ч юм уу хойш ингээд крипто дээр арилжаа хийц одоо retail гэж очиж байгаа. Одоо бид нар хувийн хүмүүсийг бол ер нь бол энэ хүмүүс ингээд depressed-сэн байгаа. Бас юу лөө шин зах зээл рүү орж хамаагүй мөнгө оруулж чадахгүй байгаа гэдэг ажиглалтай байгаа юм байна лээ. За яагаад гэвэл FTX-ийг үтцсэн, meme coin-уудын нэг уналт бослуудыг үтцсэн. Тэгээ одоо ингээд altcoin гэдэг season юм гэдэг юм ирэхгүй байгаа. Энэ хүмүүс бол одоо ингээд ер нь айцтай болсон байгаа. Эсвэргээр угаасаа уламжлалт зах зээл хөрөнгө оруулалт байсан хүмүүс бол крипто болоо ингээд шинээр retail болж орж иж байгаа гэдэг зүйлийг ярьж илээ. Тэгэхээр хуучин хүмүүсээс мөнгө шинэ хүмүүсээс л мөнгө орж байгаа гэдэг санаас тавьж байгаа шиг байна. Тэгэхээр яг ингээд стресстэй байгаа бол та бүхэн таванд очиод өөрийн тав болтол шат гаргаагаа болчихдаг юм лээ. За тэгэд Morgan Stanley-ийн бас нэг хөрөнгө оруулалт Global Investment and Wealth Management гэдэг хэсгийг хариуцсан стратегч хөрөнгө оруулалтын стратегч гэж Danny Galindo гэдэг хүн бас эсрэг байр суурийг энэ дээр хэлсэн байсан. Ямар байр суурь вэ гэхээр одоо бол яг ингээд крипто улирлаар ярих юм бол зөвхөн улирлаар ярих юм бол бид нар яг одоо ингээд намар байна. Одоо ашиг аав, одоо утгагүй үргэлжлэх чинь гэдэг зүйлийг ярьсан байгаа. Тэгээд түүхэн датагийг нь үзэх юм бол нөхөр ингэж хэлж байгаа байхгүй юу? 3 удаа үн дээшлээд одоо ингээд юу гэдэг all time high ч юм уу хийгээд тэгээд нэг удаа хүчтэй уналт хийдгээ. Одоо яг ритмийн хувьд бол тэр нэг уналтын ритм л нэлийн төгцсөн байгаа гэдэг зүйлийг бас хөрөө яриад байгаа. Тэгээд хэдий тиймч болов ер нь бол ингээд нэг маркетинг ингээд томоор нь харах юм бол байгууллагууд одоо ч гэсэн инфляци эсрэг бол биткойн бол ер нь сайн хангалттай хамгаалж чадна. Гэхдээ богино хугацаанд бол энэ уналтыг орж байгаа гэдэг ярьж байгаа юм байна. Гэхдээ одоо тэр уналт боллоо гэдэг тэр уналт нь ингээд том байгууллага зааснаас
болж унлаа гэдэг зүйл бол гарахгүй байх гэдэг чинь. Яагаад гэвэл байгууллагуудад тэр нэг худалдан авах шийдвэр гаргаад тэр худалдан авах процесс нь ингээд маш удаан болдогтой адилхан. Зарах процесс нь бас ингэж айгүй удаан болдог учраас шууд засал дээр болж байгаа нэг мэдээлэл шууд найгаар арчихгүй юм тийм үү? Тийм юм бол орж ирэхгүй гэдэг зүйлийг ярьж байна. Дампол хийх чадахгүй юм байна шүү дээ. Тэгээд санаа нь бол яг урт хугацаанд өснөл гэдэг санаа ихтгэл гал юм л да энэ хүмүүс чинь шийдвэр гаргаад зарж итлээ удах учраас тэгээд одоо энэ хүмүүс чинь одоо ч гэсэн инфляци эсрэг хамгийн сайн хамгаалт нь бол алтнаас илүү биткойн гэдэг зарим байсвартай байгаа. Тэгэхээр энэ ч урт хугацаанд бол яг хөрөнгө оруулах. Гэхдээ одоо бол ер нь тэр намар явж байгаа шүү гэдэг санааг бид анхааруулж байгаа юм аашна тийм хөл нэлтэл ах шүү л. Харин тэгээд мөн новембер 11 сард уулын бол хамгийн хөсөлтөй сар байдаг. Гэхдээ тэгж чадахгүй байгааг онцлоод 11 сард нөгөө нэг зах зээлийг хөтлөх гол мэдээнд нэг бодлогын хүү бол одоо ингээд юу бол бодлогын хүн дээр өөрчлөлт оруулна гэдэг одоо тэр магадлал одоо ингээд 9-10 сард 90% байсан бол одоо энэ сар бол ингээд 70-аас ч ингээд доошо буурсан ер нь баг өөрчлөлт орохгүй юм шүү гэдэг тэр хүмүүс илүү юу болж байгаа итгэж байгаа гэх юм уу хангалттай тийм таамаглаж байгаа. Тийм учраас ер нь бас нэг тийм төдийлөн өсгүй юм шүү дээ гэдэг. Өсгүй юм шүү дээ гэдэг дээр яг орох юм бол 2021 оны хөтөлбөрийн хөтөлбөрөөр баг энэ жил чингээ барьж явсан шүү дээ. 2021 оны хөтөлбөрөөр бол all the my хийгээд одоо л яг уналтын үе яг намар болж байна гэдэг. Яг намар болж байна. Одоо эндээс яг энэ үйлрэлийг харах юм бол за иймэрхүү хэмжээний correction хөдөлгөөн энэ тэрийг ороод ирэх юм бол эндээс яг өвлийн цаг эхэлж магадгүй сарагдаад. Тэгэхээр бас нэлийн бас эргэлзээтэй буюу депресд үед нас байж магадгүй л. Энэ technical analysis-тэй бас дэлгүүр харуулж байгаа тийм. За тэгээд өөр гэх юм бол Uniswap гэдэг coin-гийн 38% өссөн. За энэ юутай холбоотой вэ гэхээр өөртөө одоо нэг засаглалтад оролцсон өөрчлөлт шийдвэртэй холбоотой. За юу байсан бэ гэхээр гүйлгийн болгон дээрээс гүйлгийн болгон дээр үгсээ шимтгэлээ бол ингээд Uniswap-ийн coin-аар авч байгаа. За тэр coin-хоо тэр гүйлгийн шимтгэлийн тодорхой шууд шатаагддаг байя гэдэг. Тэгээд өөрийнхөө нөгөө нэг нөөцөнд байсан бас 100 сая ширхэг буюу нийт нийлүүлэлтийн 16% бас ингээд шууд шатаацсан. За энэтэй холбоотойгоор ер нь бас нэлийн өсөлтүүд бий болж байгаа шиг байна. Давхар 20 сая ширхэг coin байсан баха. Энийг олонгууд ингээд экосистемээ хөгжүүлэх бусдад бас нөгөө нэг өөрөөр суурилсан DeFi ч юм уу үйлдвэрлэлийн төслүүд хийхээр бол энд одоо нэг грант болгож өгөх маягаар зохицуулъя гэдэг шийдвэр гаргасан. За энэ нь бол ер нь крипто сархицж бас нэлээд таалагдсан бол л дээ. Яг гэвэл 38% өсөлтийг бас үзүүлсэн байгаа. Тэгээ шатаалтын механизм нь орж ирж байна. Гүйлгийн болгоноос шатаа гэдэг юм орж байна. За тэгээд нийт нийлэлт 16% шатаалаа. Давхар дээрэс нь өөрсдөө хөгжүүлж бидний илүү ашиглах төсөл санаачилж чадах юм бол тэрэнд ч бас бид нэр тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлье гэдэг зүйлийг гэрээ шийдвэр гаргаж чадсантай холбоотойгоор ер нь бол зөв шийдвэр байсан бол л та. Тэгэхээр энийг бас хаашнаа харуулж байна гэж үзэхээр байна. За нөгөө талд бас CZ-тэй холбоотой өмөрсөн. За CZ ингээд партнер хийгээд буюу ингээд чөлөөлөөд за ингээд цаадчлаа шүү дээ тийм. Тэнгууд энийг болонгууд Америкийн арчилсан ном болонгууд Дональд Трамп ерөнхийдөө ингээд юу гэдэг хамтлагчтай талцсаад ч юм уу ийм хичлээ. За магадгүй хөрөнгө оруулалт авилга авсан ч магадaltaй байж магадгүй гэдэг зүйлүүдс гаргаж иж тавьсан. Тэгээд энэ дээр болгон CZ бас тайлбар хийжлээ. За би бол Дональд Трамптай бичлэн ерөөсөө баг уулзч үзээгүй хүн. Тэгээд хүү эрэхтэй нь болонгууд нэг удаа нэг конференс буюу одоо нэг тийм үйл ажиллагаан дээр нь уулзж исэн. Надад бол би энэ мэдээллийг сонсоод би өөрч бас ингэж сочилж хүлээж авсан. Ингэ шокнд орсон. Тэ? Үу тийм үү хэзээ уучлалт хийлгэж авсан. Хүлээж авсан. Тийм учраас ингээд намайг битгий бас ингэж бүтгээрээ халуулаарай гэдэг зүйлийг бас тайлбар хэлсэн байлаа. Яг Трампыг нөгөө тэр өвшөөд үзүүлсэн цаадахсан дээр нь алдууд нөгөө бас Трамп ч өөрөө нөгөө криптоор хөлж болно гэдэг амбицтай явж байгаа. Тэгэхээр бас өөрийнхөө багт CZ-ийг авах гэж байгаа талцж байгаа нэг хэлбэр юм болов уу шүү. Нэлээд нөгөө экстраас нэлээд гадныхан бол шуугуулдал тааш байж л дээ. Бас Трампын нөгөө Америкийн институтын төсөө баталж чадахгүй бас зогсон байдалд орсон байсан шүү дээ. 43 хоногийн өдөр саатны өнөөдрөөс буцаад яг ажилдаа орж ийн. Гэхдээ энэ өөрөө яг 1 сарын 30-ны хүртэлх төсөйг баталсан юм лээ. Тэгэхээр 1 сарын 30 хүртэл ямар ч Америкийн институтс хэмээл ажиллаад явна. За тэрнээс хаашаага дахиад төсөө баталж чадахгүй дахиад ярилцах юм байна л дээ. Аачлаа. Энд чинь бас энэ багцрын цалиныг нэмнэ гэдэг зүйл орж ирсэн байл шүү дээ. Ахтай адилхан бас болоод явсаар байсан. За тэгээд мэдээ уншаад явж байгаа CoinClear-аас онцлсны coin Solana байсан. Solana-гийн одоо ингээд өсөх бүх шалтгаан бүрдсэн ч гэсэндээ ханшин тэрийг ерөөсө харуулахгүй байна. Яагаад юм болоо гэдэг тухай баг мэдээ байсан. За total value locked нь 12 тэрбум. Тэгээд энэ нь DApp-ууд нь ингээд айгүй ихтэй байгаад байгаа. За тэгээд BNB-гээс ч илүү одоо BNB илүү өсөж хахад яг үндэ экосистем буюу Solana дээр суурилсан систем болгоод
BNB-с илүү өндөр үнэтэй зах зээлтэй байгаа, илүү ашигладаг байгаа мөртлөө ханшин тэрийг харуулж чадахгүй байна гэдэг зүйлийг сонтолсон байсан. Тэгэхээр магадгүй bear market-а сайн унж чадах юм бол 6 доллар авах байсан боломж олдох юм бол тэгж тийм шиг унахгүй ч гэж магадгүй их тэр нь унахт нь харж ивэл зүгээр нэг салоноо байж магадгүй юм шиг байгаа. Тэгээд давхар нэг юм ясаад нөгөө хэрвээ bear market болох юм бол бидний хийдэг юм чи ерөөсөл airdrop түүх одоо Galaxy гэдэг сайтаа найзлаа явдаг шүү дээ. Хэрвээ та өөр airdrop ч юм уу тийм их юм болдог эсвэл потенциал байж магадгүй coin ингээд хайгаад хан сайгаад олох юм битгүй байгаа бол нэг Galaxy гэдэг сайт байгаа. Тийшээ ороод бас даалгавар гүйцэтгэх ажлуудаа эхлүүлчих юм бол дараа нөгөө нэг тийш өсгөхөд уулна бас боломж гарч ирдэг шүү дээ. За тэгээд энийг онцолчихъя. За бусдаарч өөр онцолж ярих гэсэн мэдээлэл бас байхгүй юм байна. За ингээд чиний мэдээлэл дууссан. За ингээд та бүхэн крипто дээр сонирхолтой байж арилжаа гэсэн сонирхолтой авал Binance биржийг сонгож арилжаагаарай. Та бүхэн доор бол линкээр бүртгүүлэх юм бол арилжааны шимтгэлийг 20%-аар бууруулах боломжтой байна шүү. За мөн манай Forex broker-тэй хамтарчдаг. Доороо линкүүдээр бүртгүүлэх юм бол за тус тусын брокеруудын урамшуултанд орох болно гэдэгт байна. За мөн бас өөр энэ даас биш фандын ашиглалаар за iTrader дээр CV6 гэсэн промокод ажиллаж байгаа юм билээ. За ингээд юу ч би нэг подолк giveaway тий XL харьцаар өмсдөг хүмүүс миний дансыг асуурай. Арилжаа хийгээд. Доор ямар ч хамаагүй нэмэх 47 гэсэн комент бичээрэй. Би тэндээс харж байгаа рандомор сонгоод өгчнө. За ингээд technical analysis болон луган шууд орцгоё. За яа цаан за тэгэхээр нэлийн уналттай бас өдөр хоногуд үргэлжилж байна. За тэгэхээр яг уршилсан биткойн дээр ямарсан нэг шинжилгээгээ хуваалцаад явъя. За миний хувьд бол энэ 7 оны хугацаанд бол нэг арилжааны айдиа өгсөн. За тэр маань бол яг чиглэлийн хувьд бол зөв ясан ч гэсэн стоп лосс хамчаад за буцаад яг чиглэл дагуу унсан. За энийг юу шаарсан бэ гэхээр за энэ жижигхэн юм bearish маягийн паттерн доош стрээд дахиад ч нэг иймэрхүү bearish маягийн паттерн үүсэж байгаа юм байна. Тэгэхээр доош стрээд уналтын үрлэн орж ирэх болов уу гэдэг байдлаар short арилжаанд бол таазан дээрээс нь ороод за тэгээд энэ хэд бол stop loss-ыг эндэтх correction таны дээр stop loss-ыг байршуулсан. За stop loss аваад за дөрөв доош орно төвчтэй уналтын үрлэн дахиад уналтын үрлэн ороод ирсэн харч тээ. За ямар ч уннаа гэдэг нь бол таамагдаг бол байсан. Гэхдээ арилжаанд бол яг орж чадсангүй. За нэлийн бас өндөр хүчтэй салганы үрлэнд орж ирлээ. За энэ pullback дээрээс орох боломжтой байсан боловч хоцроод орж чадаагүй. За тэгэхээр одоо яг биткойн нэлээд эвгүй дүр зур дээр байна. За яг ер нь бол том цагаар бол эвгүүдсэн л дээ. Ерөнхийдөө ингээд яг за дээлигээр хэдүүл хараад үзье. За дээлигээр харах юм бол за ер нь маш том таазсан спорт босчихсан цэгээ доошоо алдсан. Тэгээ энэ дээр pullback бүлгэн орж ирээд уналтын хөдөлгөөн бол ороод ирсэн. За дээр нь одоо яг энэ чухал доо байгаа төвшнийг бас эвтэх гээд байна уу шаасныхаа баг цаг дээр бол угаасаа доо бол ингээд доошоо стрээд доошоо дандаа low буюу дандаа нам доройрог хийсээр яваа. Тэгэхээр яг эндээс одоо түрүүний нэг мэдээлэл дээр ярьжсэн те хэдүүлэг 2021 оны хөдөлгөөн бол давхцаж орж бүрэн магталтай харагдаж байна гэжсэн шүү дээ. За 2021 оны хөдөлгөөнийг харах юм бол за ерөнхийдөө бол ингээд жилийн туршиж байгаа маш сайхан барьсан шинэ 2 all time high хийсэн шинэ 2 all time high хийсэн. За үүнээс шүүмжсэн бол энэ удаагийн жил дээр дахиж шинээр all time high буюу дахиж нэг шинэ оройг үүсгээд уналтын хөдөлгөөн орж байна. Тэгэхээр одоо энэ уналтын хөдөлгөөн орж ирж байна уу чарч байна. Тэгэхээр одоо хэдүүлэнд нь өстөө нэг сайн намар одоо үлээ гэх юм бол нэг юм correction магадгүй орж магадгүй. За үүнээс хойш магадгүй дахиад энэ чинь энэ оржсэн уналтын хөдөлгөөн ийш оржсэн байгааз. Тэгэхээр одоо хэдүүл эндээс уналтын хөдөлгөөний хэмжээд энэ уналтын хөдөлгөөн ийш орж магадгүй. За тэгэхээр энэ ойрын уналтын төвшин бол за магадгүй ингээд үргэлжлээд яг энэ уналтын correction яг энэ хөдөлгөөнөө дахиад авахцаад явах юм бол энэ 83,000 төвшин лөө биткойн унах болцоотоос урдын түүхэн датагаар бол харагдаж байна гэж бодоод байна. За мөн за энэ тусч та. За спортлайт. За энэ дээр бас нэг ярих зүйл нь одоохоо энэ дээр нэг юм их гоё triangle маягийн паттерн үсэт байгаа. За цэвэрхэн энэ дээр нь зурж үзээд гэвэл за нэг юм их паттерн үсэт ерөнхийдөө бол шахагдаад байна гэсэн үг.
За энэ паттерн яг ингэ шахагдаж явсараад дээшээс магталтай паттерн болж хувирдаг. За яг бол ерөнхий зургийг харах юм бол энэ өөрөө bullish паттерн гэж явна. За яг тэгвэл дээрээс орж ирсэн огцом үндсэн хөдөлгөөн байна шүү дээ. Огцом хүчтэй үндсэн хөдөлгөөн. За энд мэдээж correction хөдөлгөөн бай амралтын хөдөлгөөн хэрэгтэй. За тэгээ завсрын хөдөлгөөн нь магадгүй нэж магадгүй. Тэгэхээр эндээс орж ирсэн үндсэн хөдөлгөөн impulse correction impulse буюу яг түрүүний хараа харах юм бол дараагийн энэ импульс хөдөлгөөн иш орж магадaltaй гэж харж болно. За тэгвэл одоо нөгөө нэг зах зээл жоохон айцтай байна. За тэгээд нэлээд хувьцаанд уналттай байна. За мөн Америкийн нэгдсэн улсын санхүүгийн төсөв батлагдахгүй 40 тонлоо. За зах зээл бас хямрахаар бас зүйлүүд бол нэлээд боллоо. Бүх зүйл оолтой юм хай. Бүх зүйл маш үнэтэй болцсон байгаа учраас магадгүй уналтууд үргэлжлэж орж магадгүй. За тэгвэл хэдүүл эндээс нөгөө fear and greed index харах юм бол мэдээж маш айцтай төвшөнд очсон байгаа. За тийм учраас за магадгүй нэг талаараа боломж өгж магадгүй худалдаж авах хямдхан байх боломжтой тий. 125,000 болсон үнэтэй байсан зүйл маань 99,820 болсон байна гэж яг хөрөнгө оруулагчнаар бол хамдарсан байна гэдэг байдлаар хандаад за дээрнээс яг энэ паттерныг ажил таарах юм бол маш гоё buy zones байж магадгүй харагддаг. Тэгээ би эндээс яг ойрын хугацаанд мэдээж харж байгаад за эндээс нэг иймэрхүү correction тоорж ирээд байгаа маа. Тэгээ энийг хүлээх хэрэгтэй санагдаад байна. Иймэрхүү байдлаар энэ correction орж магадгүй харагддаг. За тэгээ магадгүй дахиад доош унлаа. Энэ 97 гэсэн төвшин дээр trend line маань шал байгаа. Гэрүүл эндээс барьсан. За дахиад ишаарах юм бол энэ support болж исэн. Дахиад энэ support. За ингээд харах юм бол энэ шал болж исэн маш хүчтэй trend line байгаа. За эндээс маш хүчтэй уналтын хөдөлгөөн хаана нэрээ зогссон бэ гэхээр энэ trend line дээрээ зогссон. Эндээс буцаад өсөлтийн хөдөлгөөн орж ирээд дахиад хүчтэй уналтын хөдөлгөөн хаана нэрээ зогссон бэ гэхээр мөн л адил дээрээс оржсон trend line дээрээ тогтож байгаа. Тэгэхээр хизээ хаанаас buy арилжаа хийх вэ гэж бодож байгаа вэ гэхээр би бол за магадгүй энэ ингэж яваад энэ дээр юм price action маягтай ерөөсөө эндээс доошоо орохгүй те trend line-с доошоо орохгүй за магадгүй доошоо орлоо гэхэд за доошоо week татаад candle их бие маань өөрөө дээрээ хаагдчих чадах юм бол за магадгүй эндээс маш сайн эсэргүүцлийн төвшин байна гэдэг үгнээс хандаад дэшээ long гарч орё гэсэн бодол бол байна. За USD dominance болохоор за яг ерөнхий бас том зургийг авах юм бол маш том таазан дээр ирчихсэн байгаа. Энд тааз, шал. За ингээд тааз болсон. Дахиад тааз болж магадгүй. Тэгэхээр ихтэй энд ирсэн USD dominance хаашаа яадаг вөхөр доош уналтын хөдөлгөөн орж ирээд за тэрвээ дээшээ ярина гараад ирэх юм бол эндээсээ support аваад өсөд идэг байх нь шүү дээ. Тэгэхээр яг энэ хөдөлгөөнийг харж ахаар ерөнхийдөө бол за USD dominance бол таазан дээрээ бас ирж байна. За ерөнхий зургийг нь иймэрхүү паттернууд л үүсээд явж байна. Би бас паттерн дотор нь паттернуудын зураад яваад байгаа. За энд нэг иймэрхүү bearish магийн паттерн үүсээд унах нуу гэсэн дээшээс тарсан байна. За иймэрхүү паттерн үүссэн байна те. За магадгүй энэ паттерн ингэж яваад доошоос тэрх юм бол за биткойн дээр түрүүний хэдүүлгийн нэг минь нөө ярьжсэн оролт байна энэ харагч те. Түрүүний нэг хэдүүлгийн нөхцөл байдал биелнээс үүлтэй эндээс ингэж яагаад дээшээ өсөлтөөл орж. Тэгэхээр яг энэ хоёрын уруу хамаарлыг харж агаад харилцааныхаа шийдвэрийг гаргасан зүйтэй. За харин нөгөө талаараа яг санаа зовоож байгаа зүйл маань өөр юу вэ гэхээр за энэ маань харин доошоо нефт доошоо энэ маань харин нефт доошоос трейд хүчтэй үнэлтийн хөдөлгөөн ороод ирэх юм бол ер нь зах зээлээс ер нь жоохон бага хэмжээний cash out хийх нь зүг болов гэж миний хувьд бодож байгаа. Тэгэхээр би бол энийг доошоос зэтэрчих юм бол за зарим coin-уудыг бол зараад зарим дээр нь бол яг хямдарсан байж магадaltaй coin-ууд нь тэгж dollar cost average хийх байдлаар ерөөдөө spot арилжаа альткойнуудаар хийж байгаа. За тэгэхээр энэ жил дээр бол альткойн season бол төдийдэн сайн явсангүй. За тийм учраас юу ойлгож байгаа вэ гэхээр за ерөөдөө бол зах зээл дээр тогтворчсон топ 10 дотор баг байгаа. За топ баг 20-30 та байгаа. Хэрэглээтэй байгаа ETF-д нь батлагдсан одоо альткойнуудаас авал зүгээр. За бусдаар бол
өөр айхтар coin-ууд руу ерөнхийдөө зах зээл нэг шуурахгүй байгааг харж байна тий. Тэгэхээр энэ жилийн altcoin season болоогүй шалтгаан нь бол Bitcoin өөрөө нэлээд одоо халуун сэдв байлаа. ETF нь батлагдлаа. Маш их хүмүүс давалт хийлээ. Улс орнууд авлаа. Том hedge fund сангууд авлаа. За улс өөрөө аавна гэдэг чинь өөрөө маш том худалдаа авалтууд байсан. За Ethereum дээр мөн адил гарсан боловч Ethereum дээр төдийлөн тийм айхтар худалдаа авалтууд орж ирээгүй. Ханшны үед нэг сайн усч чадаагүй тийм. Тэгэхээр хэд худалдаа авалтыг хийлээ гэвэл за магадгүй зүгээр ETF батлагдсан. Тиймэрхүү бас нэг бодит хөрөнгө оруулалт гэдэг байдлаар хүмүүс хандж байгаа coin-аас авал зүгээр юм болов гэсэн байр суурьтай болж эхэлж байна. За Ethereum-ийн үед ер нь бол баг урдны төвгөл тавтж байна да. Энийг бол урдны төлөв ярьжсэн дээ. За Ethereum 4000 гэсэн төвшнгөөс дээш энийг удаа гарч хоолтой хай хийгээд за түүнээс хойш энэ том таазанаас дээш гарч чадаагүй. Ингээ үнэлтэй хөдөлгөөл үргэлжилсэн. За одоогийн байгаа яг ханшийн байдлыг харах юм бол мөн л адил 4000-аас нэг дээшээ гараад 4955 дээр нэг all time high хийгээд ерөөс тэрнээс хойш үнэлтэй хөдөлгөөл үргэлжиж орж иж байна. Тэгэхээр яг урдны түүхээр яг дийтэд датагаа хараад яг адилж байгаа хийнх юм бол нөө барын копитдаг тань. За яг энэ хөдөлгөөн гэж орж иж байна. За би энэ өнгийн нэг жоох сэлч оронжлогч. За ингээ харуул энэ урд нь all time high хийсэн хөдөлгөөн. Яг одоогийн байгаа хөдөлгөөн бол энэ. Тэгэхээр одоо хэдүүлээ яг энэ хавцаа байна. Магадгүй дахиад шок юм үлдээ үл юм бол орж магадгүй харагчтай. Тэгээд ингээд харвал яг л адилхан дүр зураг харагч байна гэсэн үг. Яг энэ хөдөлгөөнд тавьчихрээд хөвшөрч юм бол хаанаас арилжны боломжууд гарч ирэх вэ гэдгээс эндээс тодорхой дүр зураг авч болж байна те. Яг адилхан дагнах сайлтууд мэдээж байхгүй. За магадгүй эндээс түрүүний USDT dominance мань доош өстерч юм бол Ethereum дээр өсөлттэй үйл бол орж боломжтой. За ингээд паттернуудаа харах юм бол мөн адил triangle маягийн bullish маягийн паттерн харагдаж байна. Тэгэхээр энэ bullish дээр нэг доош өстерх үү, дээш өстерх үү гэдэг нь одоо яг хүлээх хэрэгтэй болж эхэлж байна гэж ойлгож байна. За ингээд ерөнхийдөө бол техник шинжилгээнээр бол нэг иймэрхүү байр байдалтай бол байна. За бусдуудыг өөрөختөө хүлээлттэй. За бусад ерөнхийдөө альткойнуудыг харах юм бол мөн адил нэлээд эвгүй дүр зурагтай л харагдаад байгаа. За XRP-ийн хувьд бол нэлээд том support zone байсан. Тэрийг алдсан, pullback орж доош унсан. За бүр daily-г харах юм бол энд нэг иймэрхүү trend line шиг зүйл байгаа. За эндээс доош өсөх юм бол нэлээд эвгүй. За Solana-гийн үед бас нэг иймэрхүү bearish маягийн том паттерн үүсч доош өсчихсэн. Паттерныхаа ихсэн цэг хүртлээ унаа гэх юм бол нэг 94 орчим руу унах магадлалтай. Тэгэхээр 296 буюу бараг $300-аас энэ чинь доош унаад $95 болж эхэлж байна. За энэ мэд ч том үнэлтийн хөдөлгөөнүүд ороод ирэх юм бол нэлээд том үнэлтүүд орж ирэх болов. За USDT dominance хэвд. За нэг доош өсөх магадлалтай том bearish маягийн паттерн маш удаан явсараа доош өсөрсөн. За дахиад энд бас нэлээд шахагдаад ирсэн байна. За ингээ харуул ерөнхийдөө бол ад маягийн паттерн шигтэй. Одоо дилээ зурдаг шүү дээ. Одоо ингээ bearish маягийн паттерн ингээ үүслээ. Доош өсөрлөө. Дахиад жижигхэн correction хөдөлгөөн орж ирлээ. Үнэлтэй хөдөлгөөн. За тэгэхээр энэ төр зураг яг ханшийн байдал дээр бол цэвэрхэн үүссэн байгааг харж байна тий. Тэгэхээр эндээс магадгүй impulse, correction, impulse гэж орж магадгүй. За BTC dominance доош унаа гэдэг чи өөрөө юу гэсэн үг гэхээр за зах зээл дээрээс өөр coin-ыг хүмүүс худалдаж авч байна. За Skull за энэ ихэд altcoin-ууд л өсөх хандлагатай гэдэг ихэд индикатороор нэлээ явдаг. За тэгэхээр харж л бай. Одоо BTC dominance маань доош унах нь уу юу гэдгийг харж бай. За энэ хэд миний гол ажиллаж байгаа зүйл гэх юм бол USDT dominance-ыг бол харж байгаа гэсэн хамгийн чухал зүйл нь. Яг Bitcoin Ethereum ханшаа харахаас л үтэйгээр USDT dominance ханшийг бол харж байгаа. Тэгэхээр ихэд баг энэ дээр сэдвэлэг тавиад үлдээч нь бол зүйтэй юм байна да баг. За магадгүй энэ паттерн доошо эхний байдлаар стерлэхэд над эхний байдлаар мэдүүлэх сануулга өгөх нь. За энэ стэрч юм бол дахиад доошоо тавиад үндсэн том паттерн нь доошоос төрхөөс төргүй гэдэг хүлээж агаад арилжааныхаа шийдвэрээ гаргаад арилжаанд орно гэсэн бодолтой бол байна.
За бусдаар бол дээшээ стрэп ч юм бол мэдээж би баг зэргийн кэш аут хийх нь л боломжтой. За тэрийг бол та хүмүүс өөрөөсөө портфолио дээрээ суурлаад шинжилгээ хийнэ. За мэдээж хадгалах нь хадгалаад хадгалахгүй нь хадгалахгүйгээс өөр туссан шийдвэр байх болов уу гэсэн бодолтой бол байна. За ингээд ерөнхийдөө бол энэ удаагийн дугаараа дуусгая. Тэгээд биткойны хаашийг харж бай. За тэгээд яг энэ доошоос трейд энэ шинжилгээ дагуу трейдинг план дагуу явах юм бол би сошиал сувгуудаараа хуваалцаад явчихна. За ингээд бүгдэнд нь арилжааны амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.